17 настай өөдрөг сэтгэлгээ санал санаачлагаар дүүрэн дэврүү насан дээр яваа өсвөр үеийн залуу ирээдүй болохын хувьд салхи шиг эрх чөлөөг мэдрэн тэнгэрт дүүлэн нисэх адил тэнүү сайхан тал хангайхаа хичнээн удмыг бахархан багтаж цээж дүүрэн амьсгалж байгаа хорон мөч бүрээ суурьшин суухад урамтай нар мандах нутагт төрсөнтэйгөө холбон амьдрах ямар сайхныг амьсгалах ямар жаргалтай болохыг хорон бүрээр мэдэрч өслөө. Гэвчиг цэлбэг тэнгэрт борооны үйл торох адил инэл байсан бол гих дутуугийн харуусал хаашаа гэдгийг шийдэж чадаагүй ч удахгүй үүрээ орхин далавчаа дэлгээд нисэндээ хэмээн бодол хийхин сацуу зурсхийн орж ирэх үеуд олонтоо. Ховорхон дохиох хүмүүний заяаг олон мэндэлснийхээ хувьд амжилттай, аз жаргалтай амьдрах нь бидний эцсийн зорилго гэдэгтээ цөөнгүй хүмүүс санал нийлэх нь гарцаагүй. Сансан зорьсноо биелүүлэхийн үндсэн шилдэг боловсролыг эзэмших. Тиймдээч улс орон бүр боловсролыг энэ тэргүүнд тавьж энэхүү уралдаанд ч бүс нутгийн хөгжил ба боловсролын системгих орхигдуулж болшгүй сэдв багтсан болов. Орон нутагт боломжтой зүйлж биелэх нь боломжгүй мэтэр сонин хэвлэл мэдээний сайт дээр дэлхийн давцанд гарсан тэр хүмүүнийг яагаад тэр аймгаас дэлхийн давцанд гэж тодтогддог юм болов? Яагаад орон нутгийн хүүхэд дэлхийн шилдэг сургуульд суралцж, дэлхийн дайтай сэтгэж, дэлхийн энтэйг хөтлөх нь саяд ганцхан дохио ховор боломж мэт санддаг юм бол. Хэдий тэд бидэнд урам зориг хүсэл эрмэлзлийг зүрхэнд гэрэл асах шиг бадрааж өгдөгч бид хаанаас хэрхэн эхлэхээ мэддэггүй. Үүний шалтгаан нь орон нутгийн төлөөлөл шийдвэр гаргах түвшний удирдлагууд боловсролын хэмжүүрээ бичих, унших, ойлгох чадвараар хязгаарлаж хүүхдүүдийг нийгэмд гарахад хангалттай хэмжээгээр хөгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Хэдний зүгээс бидний хөгжүүлэхэд чиглэж буй жишээ нь нэмэлт хичээлийн сургалтууд маш авархан тохиох ихтгэл мэтгэлцээний дагуулан бас л тэр бүр хичээллэхгүй хөгжмийн мэдрэмжийг хөглөх сургалт, спортын хоёрхан чиглэлийн дагуулан буюу сагсан бөмбөг, гар бөмбөгийн дагуулан гэх мэт хичээлээс гадуурх чадвар чадамжийг өсөн нэмэгдүүлэх боломж нь өөрөө хязгаарлагдмал. Дэлхий хаашаа хөтөлж байна, түүнийг дагаад бид ч бас хөгжих ёстой. Гэвч энэ мэд хайрцаглагдсан зүйлс биднийг мөрөөдлийн хөтлөө цойлон гарч ирэхэд хангалттай биш байна. Тэгвэл цойлагсад юу хүсэж байгаа юм бэ? Бид ч бас мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй, итгэлтэй нэгэн байхыг хүсдэг. Бусдын итгэлгүй дөртөж чи чадахгүй гэсэн үгийг давтан сонссноор мөрөөдлөө хойш тавих биш, харин чи чаднаа гэсэн ганц үгнээс түлхэж авч өөрийн замаа өөрөө засаж гэрэлт ирээдүрөө зоригтой алхахыг хүсдэг. Бид хэн нэгний тогтоосон хязгаар дотор багтахыг бус өөрсдийн бүтээсэн хязгааргүй орон зайд бодол санаа сэтгэлгээний эрэг чөлөөг мэдрэн хөгжихийг хүсдэг. Бидний хүсэж буй зүйл энгийн мэдлэгт хүрэх тэгш боломж, өөрийгөө илэрхийлэх орон зай, ирээдүгээ бүтээх бат суурь. Гэтэл өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа бодит байдал юу вэ? Орон нутгийн сургалтын орчин, хичээлээс гадуур хөгжлийн талбарууд нь маш хязгаарлагдмал. Хүүхдэд зөвхөн хичээлээ давтах, шалгалтандаа бэлдэх төдийхнөр боловсролын үн цэнийг хэмжиж байна. Харин жинхэнэ амьдралын ур чадвар болох шүүмжлэлтэй сэтгэх, бүтээлчээр сэтгэх, нийгмийн асуудалд хариуцлагатай оролцох, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө олох зэрэг чадварууд хөндөгдөхгүй орхицоор л байна. Гэтэл боловсрал гэдэг нь зөвхөн оноо, дүн биш. Боловсрал гэдэг нь хүний итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, хувь хүний өсөлт хөгжил. Боловсрал гэдэг нь хүнийг дотоод хүнээ танин мэдэж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх чадвартай болгох хүч. Бид хүсэж байна. Орон нутгийн хүүхдүүд гадаадын шилдэг сургуулиудад тэтгэлгээр суралцах бэлтгэлийг бүрэн авах боломжтой байхыг. Нэг хэвийн хязгаарлагдмал дугуулангаас илүү олон төрлийн сонирхол авьяасыг хөгжүүлэх талбаруудтай болохыг. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, өөртөө итгэлтэй илэрхийлж чаддаг өсвөр үеийг бий болгохыг. Биднийг төлөөлж чадах залуу манлайлагчдыг бэлтгэх орчныг бүрдүүлэхийг. Бидний хүсэл мөрөөдөл бол ердөө өөрсдийн ирээдүйг сонгох хэрэг. Эрх чөлөөтэй сэтгэх, өөртөө итгэх боломжийг харах, тэр боломж руу тэмүүлж алхах. Тэгвэл би хувьдаа юу хийхийг хүсдэг вэ? Би орон нутгийнхаа хүүхдүүдэд гадагшаа суралцах боломжийг бодит болгоход хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Хичнээн авьяастай, жигснээ хүсэл тэмүүлэлтэйч зөв чиглүүлэг мэдээлэл дэмжлэггүйгээр хүүхдүүд дэлхийн давцанд гарахад амаргүй. Тиймээс би мэдлэг зүйлээ бусдаагаа хуваалцаж, тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэж, хэлний мэдлэгээ сайжруулах, үзэл бодлоо илэрхийлэх чадварыг нь дэмжих орчныг бүрдүүлэхийг хүсдэг. Надад ч бас ийм зүйл байгаасай гэж хүсдэг.
Мөн орон нутагт ихтгэл мэтгэлцээний клубүүдийг тогтмол ажилуулж хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, шүүмжлэлтэд сэтгэх, бусдын санааг хүндэтгэх чадварыг төлөвшүүлэхэд хүч нэмхийг зорддог. Учир нь эдгээр чадварууд нь дэлхийн хаанч ямар салбарт зайлшгүй хэрэгтэй ур чадварууд. Эцэст нь хэлэхэд бид өнөөдөр ямар орчинд төрсөн өсөлт нь чухал биш. Харин бид маргаашийг эрхэм бүтээж, өөрсдийн ирээдүйг ямар итгэл, урам зориг тэмүүлэлээр төсөөлж, түүндээ хүрэх гэж хичээж буй л чухал. Бид бүгд өөрсдийн орон нутгаас, өөрсдийн боломжит орчноос эхлэх өөрчлөлт авчрах цойлогчд. Тэнгэр бүрхэг байж болно гэвч цаанаа нар үргэлж байдаг. Хамгийн чухал нь бид нисэг зөрөгтэй байхад л болно.